За сайн мэцхан хүүхдүүдээ өнөөдөр хэдүүлээ 10 дугаар ангийн эдийн засаг бүлэг сэдвийн хичээлийг үзье. За макро эдийн засгийн үндэс хичээлийн маань гарчиг. За хичээлийнхаа зорилгыг тавь. Өнөөдөр хичээлийнхаа он сарыг тавиад гарчгаа тавиад дэвтрээ нэгээ суугаараа хүүхдүүдээ. За хичээлийн маань зорилго макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг танин мэдэх. За мэдээллийг жишээ тохиолдол тулгуурлан шинжилэн судлах арга барил суралцсанаа. Бид нар хичээлийн зорилго маань за тэгвэл эдийн засгийн дотор нь микро болон макро гэж хоёр хуваах нэ. За микро эдийн засгт болохоор зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, үн гэсэн зүйлүүд багтдаг байх нэ. За макро эдийн засгт ороод ирэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляц, ажилгүйдэл гэсэн зүйлүүд орох нэ. За тухайн улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг дотоодын нийт бүтээгдэхүүн гэж нэрлэдэг байна. За тухайн улсын гэдэг чинь одоо жишээлбэл Монгол улсынхаа хувьд яриа те хэдүүлээ Монгол улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд дотооддоо үйлдвэрлэсэн эцсийн бараа бүтээгдэхүүн. За дотооддоо манайх юу үйлдвэрлэж байна? За нөгөө нь говийн ноолуур те өөрсдийнхөө хэмжээнд арьс шир, за дархан хий, дархан жижиг гэх юм те ингээд энэ бол нөгөө дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд шүү дээ. За энэ үйлчилгээний зах зээлийн үнийн дүнтэй эцсийн дүнг нь дотоодын нийт бүтээгдэхүүн гэж нэрлэх нь. За тэгвэл дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг ойлголтод улсын хэмжээнд нэг жилийн хугацаанд эцсийн бараа, үйлчилгээ, зах зээлийн үнэ гэсэн ийм дөрвөн зүйл багтдаг байна. За та дэвтэр дээрээ тэмдэглэж аваад яваарай хүүхдүүдээ. За тэгвэл дотоодын нийт бүтээгдэхүүнийг үл нийцхийг тэмдэглэе хэдүүлээ те. За тухайн жилд үйлдвэрлэсэн боловч борлогдож хамжаагүй бүтээгдэхүүн дотоодын нийт бүтээгдэхүүн тооцогдох уу? Тооцогдох юм байна. Нэгэнтээ л үйлдвэрлэж гарцсан учраас ахын те. За тэгвэл сүүлийн эдийн засагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ орох уу? За энэ бол тооцогдохгүй байх нь. За шилжих орлогод орох уу? За энэс орохгүй байх нь. За тухайн улсын нутагт гадаадын хөрөнгөөр баригдсан үйлдвэрийн газрууд бүтээгдэхүүний үйлчилгээний үнэ. За эдгээр бол дотоодын нийт бүтээгдэхүүн тооцогдно гэж үзэх нь. За тэгвэл ямар нэгэн үйлдвэрлэлийн төлбөр шаардагдахгүй, зах зээлд борлуулагдахгүй бүтээгдэхүүний үнэ нь бол дотоодын нийт бүтээгдэхүүнд тооцогдохгүй байх нэ. За ийм байдалтайгаар энэ дотоодын нийт бүтээгдэхүүнийг бас ялгаж үзэх болох нь тэ хүүхдүүдээ. За тэгвэл үндэсний нийт бүтээгдэхүүн. За энэ нь юу хэлж байгаа юм бэ? За хэлийн чанд дах Монгол улсын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өртөг. За Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж үйлдвэрлэлээс бүтээгдэхүүний өртөг. За энэ бол юу ах вэ? Үндэсний нийт бүтээгдэхүүн гэж энийг тодорхойлох нь. Дотоодын нийт бүтээгдэхүүн дээр нэмэх нь 1, асах нь 2 гэсэн зүйл байх нь. За тэгвэл улс орнуудыг эдийн засгийн өсөлт болон иргэдийн амжиргааны түвшинг харьцуулан хэмжих зорилгоор доорх үзүүлэлтүүдийг нь бас хэрэглэж болдог байх нэ. За бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тухайн улсын эдийн засгийн чадварыг харуулдаг. Энэ бодит те. За нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт гэхээр тухайн улсын иргэдийн амжиргааны түвшинг харуулдаг. Энэ хоёр хоорондоо ялгаа байна уу хүүхдүүд? За ялгаа байна штэ те. За дотоодын нийт бүтээгдэхүүний дотор нь хоёр хуваах нь. За хэрэглэгчийн талаар зардал, үйлдвэрлэгчийн талаас орлого. За ингэж хоёр хуваах нь штэ тийм ээ. За дотоодын нийт бүтээгдэхүүнийг зардлаар хэхэн тооцдог вэ? Хэрэглэгчдийг хэрэглээндээ зарцуулан худалдан авна. За зарцуулсан бүтээгдэхүүний үйлчлэгийн зардлаар нийлбэр дүнгээр нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг тодорхойлох зардлыг бас зардлаар тооцох гэж хэлж болох нь. За тэгвэл энийг томьёонд оруулж үзэх юм бол те үрх гэрийн хэрэглээний зардал, аж ахуй нэгжийн зардал, төрийн зардал, гадаадын хэрэглэгчийн зардал. За энийг томьёонд оруулаад энийгээ бас тухайн жилийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүн хэрхэн тэнцдэг талаар бодож хэдүүлээ бас болох нь шүү дээ. Тийм үү? За дотоодын нийт бүтээгдэхүүнийг зардлаар тооцох аргын аль нь болохыг тодорхойлоорой. За жишээлх юм бол саяны нөгөө өсгөн үнэлгээгээ хэдүүлээ харъя те. EBS-ийн багш нарын зөвөрийн компьютераар хангасан. За энэ бол алинд нь орох уу? Багш нар бүгдээрээ компьютертай болсон ба тий. За энэ бол G хэсэгт орох нь. За тэгвэл говь хувьцаат компани үнэний
фермээ нэмж байгуулжээ. За энэ бол аль хэсэгт нь орох нь. За сувдаг гэртээ талх худалдаж авсан байна. За энэ болохоор алинд нь орох нь. За та хэд маань дэвтэр дээрээ бичээд томьёонд оруулаад бодох нь шүү дээ, тий. Энэ 5 тохиолдлоо. Улсын төсөөс 500 км зам ашиглалтанд оруулсан байна. За энэ бол аль тэмдэглэгийн дээр орох вэ? За энийг бас бодож бичих юм тийм ээ. За тэгвэл дотоодын нийт бүтээгдэхүүнийг орлогоор хэрхэн тооцох вэ? За тухайн улсын хэмжээнд нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүнийг орлогоор тооцох гэдгийг юу гэж тайлбарлах вэ? За жилийн туршид үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээний борлуулалтаас олсон орлого, газар, хөдөлмөр, капитал гэсэн үндсэн үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулсан өмчлөгчд орно. За өмчлөгч нь тэдгээрийн өөртөө болон бусдад орлого хэлбэрээр хуваарлагдана. За тухайн улсын хэмжээнд жилийн турш үйлдвэрлэсэн баялагын орлогын нийлбэр дөнгөж тодорхойлно. Энийг бол нөгөө дотоодын нийт бүтээгдэхүүнийг орлогоор тооцох арга гэнэ. Нэгсэндээ орлого орж байгаа буюу орлогоор тооцох арга гэж нэрлэх нь шүү дээ, тийм ээ. За дотоодын нийт бүтээгдэхүүнийг орлогоор тооцох. За Y болохоор цалингийн орлого байх нь тий. За түрүүний нөгөө хэдүүлээ хийсэн тохиолдол дээр болохоор R нь түрээсийн орлого, D нь үндсэн хөрөнгийн илэгдэл, I нь зээлийн хөгийн орлого. За шууд бус. За энийг та дэвтэр дээр бичээд авах нь шүү дээ. За тэгвэл шууд бус татварын үйлдвэрлэл гэж юу хэлээд байгаа юм бэ? Худалдсан бараа үйлчлэгээнд үйлдвэрлэлийн болон худалдагдсан бараа үйлчлэгээнд ноогдуулна тий. За энэ бол нөгөө татварын орлогын их усүр гэж тайлбарлагдаад. За үйлдвэрлэлийн явцад хоног төхөөрөмж, барилга байгууламж илэгдэн, аж ахуйн нэгжүүнд тусгай сан байгуулалт түүнийг өөрийн орлого байдлаар цуглуулад үндсэн хөрөнгөө сэргээн засварлана. За энэ бол нөгөө үндсэн хөрөнгийн илэгдэл гэх юм шүү дээ. За тэгвэл дотоодын нийт бүтээгдэхүүнийг орлого болон зарлагын аргаар тооцоорой. За энийг та хичээлээ дэлгэрүүлж уншаад гэрийн даалгавартаа хийчих нь шүү. За юу хүмүүстээ. За тэгвэл нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүн, бодит дотоодын нийт бүтээгдэхүүн гэж юу хэлж байгаа. За нэрлсэн болоод тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний өнөөгийн үнээр тооцох. За бодит болоод тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг тогтмол үнээр тооцно, инфляцийн түвшинд харьцуулна. За энийгээ бодохдоо энийгээ энэ доорх томьёогоор бодож олох нь шүү. Тийм бэ бурхан минь.